Өдөрөө зогсоогоор. Шингсийн таамаг гэж байна. Надад хөдөлгөөн баг хийхгүй бол бас дүрсний гацах магадaltaй юм байна шүү. Дундад зууны үеийн хувц нартай төвгөн кино зохиол дээр орчин үеийн яриагаар хариулчих тал байж идэг. Монголчууд хоорондоо дайтаж Зогтой киноны тэр хувцас сунар тийш шатсан. Гой ванс зилж чадахгүй санаа. Эвэрт Баатрын малгай нь болохоор хэл нь болохоор 920 граммын жинтэй. Судалгаа шинжилгээтэй кино бүтээлийг хийх цаг нь болжээ. Чи ярилцаад эхэлчихё. Явж юм нэмнэ хөө. Google биш өөртөө итэг. AI-д биш логикдоо итэг. Википедиагаас илүү чухал нэг зүйл бий. Тэр бол яагаад гэж асуух чадвар. Харсан бүхнээ асуултаар сольж, мэдсэн бүхнээ задлан шинжилдэг хүмүүсийг мэдлэгт дурлагсад гэдэг. Тархиа асаа. Энэ бол нууцлаг зүйл биш. Харин бидний одоогоор бүрэн тайлбарлаж амжаагүй үнэн. Цогтхон тайж өөрөө одоо энэ лэгдэн утгатаас улс орны иргэг чи мэдээ гэсэн үгийг сонсож байгаагаар энэ цогтхон тайжийн бас нийгэм дэвлэх байр суурийг ингээд тодорхой гаргаад байгаагаар монголчууд үндэсний ухамсарыг бас сэрэж байгаа гэж хэлсэн канон дээр энэ хамгийн төлөө энэ цухаар тогтнолын төлөө энэ эрхчлөлийн төлөө үеийн үед одоо сусгаа асгаруулна тэмцэх болон гэсэн юм хүмүүсийн санааг бас илэрхийлж яддаг л та. Чавсан чинь хойно чулаа Сталинтай уулздаг байсан байл шүү дээ. Тэгээ нэг уулзалтны Сталин хэлсэн юм гэсэн тэгэж та нарын цэрэг их орон зэдэвтэй кино таангараач энийг чухал шүү дээ дайны юу ярахгүй шүү дээ. Их орны дай хийж гисэн бүх юмыг фронтод бүх юмыг ихний төлөө гэсэн ийм л өрөөтэй байсан үе шүү дээ. Тэгээ чавилсан ирээд тэгэл тэр тайрч байгаа. Тэр үед Монгол өнөөдөр орон зайны өдөртөгч байсан. Тэгээ хэрэн цонго тайрч байгаа хоёрыг уулзуулаад тийм учиртай тэгж зогтойж нөө төрсөн. Зогтхон тайж бол ер нь алтан уургийн угсааны хүн. Зогтхон тайж киног ингэж зохиосон Бямбын Ерөнчингой хувьд бол өөрийгөө бас намтартаа болвол миний их борцон огт самдангийн тулан болвол зогтхон тайжийг хүү хонтгорын хүү охин тайж гихчи удмын хүн гэд бичиж үлдээсэн байдаг. Тэгэхээр магадгүй энэ 1945 оны үед бол бас энэ зэрэг их орны зэдэвтэй энэ киног ингээ бүтээхэд бол Бямбын Ерөнчингой бол бас өөрийн удмынх нь хүн болохын цогтхон дайжийг бас бодож кино зохиолоо сонгож авч бичсэн болов уу гэж бас бодогдож байгаа юм. 1944 онд цог сэтгүүлд кино тожмоор хэвлэгдсэн. За энэ кино тож хэвлэгдсэний дараа 1 жилийн дотор 1945 оны 11 сарын орчимд энэ кино маань бэлэн болсон. Тэгээ бүх аймагуудаас энэ орон дарах зүйл ойдолчин юу эсвэл тэр улсуудыг цуглуулж зогтойж чинь хувцсын ноёх тэрд би бууз элэмжад юу эсвэл хүүхдийн хийсэн. Шин дандаа оригинал юм байна шүү дээ. Харамсалтай юм болсон төв театр шатсан шүү дээ. Тэгэхэд зогтой киноны тэр хувцас сунар тэр шатсан. Харамсалтай юм. Зогтойжийн дүрийг болохоор цагааны цэгмэдгай бүтээжсэн. Тухайн үед хэрэгжилжсэн хувцас нь болохоор нөгөө төв театр шатаад энэ малгай болохоор Төмөр Баатарга өөрөө нөгөө нэг зогтун тайжийн киноноос хараад яг дуурайлгаж хийсэн малгай. Мөн манад хадгалагдаж байгаа Эвэрт Баатрын дуулга тэгээд энэ тохиолч нь байгаа. За Эвэрт Баатар буюу ахаад байж нь болохоор Гомсурангай тоглож исэн байгаа. Тайрч чинь нэсвэтэй. Жигжиг заашаа ерөнхий оператор. Монгол өнөө үйлдвэрийн уран сайхны үйлдвэрчээр томилогдож ирсэн Юрий Викторович Тайричгээд орсон их том найруулагч дөө. Камера хаана байрлуулах уу, гэрлээ яа тавих уу, ямар өнцгөөс яриулах уу бүгдийн Тайрич өгөхөөр нэг үрчлэн зааж дэрэн зурж ингэж байрлуулдаг байсан гэж цогцд байгаа ирсэн. Та бүхэн харж байгаа энэ дүрийг санаж ин өөр ямар кинод болдог вэ? Алтан өргөө киноны нөгөө мэрэгэн ард шүү дээ. Тэгэхээр зэрэг нэг жүжигчдийг нээж өгсөн. Одоо бид нар бол ардын жүжигчин Улмирийн Баатар цогцлмоогоог бол цогтхон тайжийн төвдийн гүнжээрнэл хүмүүс бол их төсөөлж их бас их ярьдаг шүү дээ, тийм залуу цагийн тэр. Тийм тэгэл одоо нямын цэгмэл, цагааны цэгмэл, ардын жүжигчин Гомсурангай гэх чинь одоо өвлөө өвгөө хичнээн жил боллоо тийм ээ. Ателэг одоо дүр тоглосон. Тэгэхээр зэрэг яа харахгүй одоо энэ шин залуу болгосон хүчнийг нээж өгч. Тэгээ туслах дөрүүд ч гэсэн маш олон алдартай сайхан жүжигч тоглосон байт юм. Тэгэхээр зэрэг зогтойж кино бол түүхэн үнцэнтэй юм сайхан уран бүтээл болсон. Ерөнхий оператор нь манай жигжид байгаа шүү дээ.
ардын жүжигчин кино найруулагч дэгдийн жүжигчд гэдэг одоо манай намайг болсон найруулагч оператив манай үзэгч сайн мэдэн тийм ээ. Ерөөсөө Монголын кино урлагийн түүхэн хөгжилт тийм ээ. Найруулгын талаас тийм ээ. Зохиолны талаас жүжигчинтэй ажиллах юм уу? Зураачд тийм ээ. Энэ бүх юмыг бол ингэж цогцоор сайхан өндөр түвшинд хийж гаргасан кино бол зогтойж байгаа байхгүй. Зогтойж кино бол өнөөдөр ч гэсэн би бодож байна хүн цэний алдаагүй Монголын киноны сонгодог бүтээл бол яахын аргагүй мөн шүү дээ. Өнөختөдийн харцлуу гэдэг би 320 жилийн өмнө тэр чулуун халахын лог хонтайжин алдарт явдлыг хэлэмгэж дээ. Цогтун тайж бол Эрдэнэ боловсрлоор ч тэр эр зоригоор ч тэр яа харахгүй Монголын түүхийн томоохон зүтгэлтэн байсан. Энэ мөн үнэхээр одоо мархаа харахгүй түүхэн хүн. Нутгийн ард түүнийг номхон хонтайжин болгос гэдэг 320 жилийн өмнө халах Монголын соёлын нэгэн төв холом байжээ. Энэ кинон дээр өгүүлж тийм ээ соёлын нэгэн төв гал голомт байжээ гэд. Соёлын гал голомтод бол Монгол улсын ирээдүйн ажилсан хүүхдүүдийг бол бас нөгөө эрдэм боловсрол сургах, энэ шашин номын боловсролыг олгох нэг юм том төв бол байсан гэд. Сайн дундаа цэцгэлж байгаа ариун сүнхний цэцэг дээр соёл гэсэн их үсгийг бадрангуй галаа хүрээлүүлсэн. Соёмбын одоо дүрслэл маань энэ кинонд бол бэлгэдлийн шин чанартай байдаг. Тухайн үед бол цаана уцаар төрөөд нэг 2 настай байсан гэж ярьдаг л да. Гэхдээ энэ нь бол уран сайхны шийдлийн хувьд тэр үндэсний хумс хэрэг сэнийхийн тулд бүгд бичиг соёлоорооч тэр илд бамбаагаараач тэр одоо тусгаардахлаа авч чадсан юм а гэдгийг бол гайхамшигтай гаргаж ирсэн. Кинон дээр бас гарч ийн эгчинтэй хавхт нь ингээд соёмбыг тайлбарлаж байгаагаар тийм ээ. Тэгэхээр Цогтун тайж бол эгчинтэй хавхтныхаа амтаар бол энэ эрдэм боловсролыг дээдэлж энийг түгээн дэлгэрүүлж зааж сургах гэдэг үйлд бол их хувь нэмэр оруулсан. Кино эхэлж байгаа байдал одоо үүлэгчээр эхэлж тийм ээ. Цаг хугацаа гэдэг зүйлийг бол тэр дуудын харчлагаар илэрхийлсэн. Бямбан ерөнчингөө судлаач байсан учраас аливаа зүйлийг бол бүтэц тогтолцоотой, системтэй, мөн уран сайхны өнгө аястайгаар давхар үзүүлж чадсан. Үүн дотор жишээлбэл тэр цагаан байшин гэдгээр гэгэрэл байдаг юм уу? Шар малгай гэдгээр бол шашны үзэл суртал. Сая би хэлсэн тэр дуудын хар гэдгээр бол мөнхийн цаг хугацааг харуулж чадсан. Ийм бүтээлийг тэр ил болон дал дутгснаагаар агуулж чадсанараа үнэхээр философик буюу гүн ухааны шинжтэй тэр туйлсын одоо уламжлалыг бол шинжлэн тусгасан ийм зохиол бүтээл болсон юм аа. Хомхоо одоо цэцэг өвчин гарцсан яг ингэ гаргадаг тийм ээ. Одоо адооны энэ үгээр ингэ наад цаашлаа одоо. Хуучны архаизм буюу хуучны үг хэллэг, хуучирсан үг хэллэгүүд бол нэлээд байж байгаа. За тэр Лэгдэн хааныг одоо цэцэг өвчин тусаад хүнд цагт бол Лэгдэн хааныг дүрсэлж байгаа дүрслэл жишээлбэл одоо Лэгдэн хааныг дээр ядарсан царайн дээр тэр сахлыг нь бол нагал гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл тэр уруулын дор хонхорхоод байх сахлыг бол нагал гэж хуучин үг хэллэг дээр бий. Тэгэхээр тэрийг нагал гэдэг юм уу? Эсвэл одоо цэцэг өвчин тусаа цэргүүд бүгд одоо сүрсний хятадулсны дараа тэнд одоо ёдор босгох тийм ээ одоо адууны тэр арьсаар модонд үлгөөд одоо зүхэл босгох гэх мэтээр Тэр үг хэл болгон тэр сцен болгон бас маш мөнгө үнцгий утга агуулж идэг. зөвхөн харшууллаар аваад үзэхэд одоо Лэгдэн хааны уналт гэдэг юм уу? За Амбгай хааны одоо ялж байгаа байдал, Цогтайжийн өрнөл, Гүүш хаан, нөгөө талдаа Арслан тайж, Мангасбаатар, Улаанмалгайт, Шарбаатар гэдэг юм уу? Ингээд л одоо эсрэгцүүлээл харшуулаад тэр харшуулах болгонд дөрүүдийн сэтгэл зүйн хэлийг бол маш сайн гаргасан ийм зохиол бүтээл. Цогтайжийг бол одоо Туйлсын Баатар юм шиг. Гэхдээ соён гэгэрүүлэгч уламжилт одоо хэл найруулгыг орчин үеийн одоо Европ дахны кино урлагийн хэв шинжид оруулаад дөнгөж одоо Монгол улс одоо сэргэн мандаад нэг 20-30 жил одоо болж явах энэ цаг үед гаргана гэдэг бол үнэхээр одоо боловсрсон бичгийн их мэрэгэн хүний л одоо ажил баг гэж бодож байгаа. Түүх уран сайхны хайрцаг бол нэлээд голтой сайн гаргасан ингэж үздэг л дээ. За Улаанмалгайтын дүрийг яагаад бид нэр уран сайхны дүр юм а энэ зохиолчийн уран чадварыг гаргасан энэ уран сайхны бие даасан зохиол юм а гэдгийг тодорхойлж өгөх нөхөр зэрэг Цогтун тайжийн тухай одоо түүхэн соруулж зохиолуудыг аваад үзэхэд бол энэ дүр бол маань өөрөө байдаг л дээ. Зохиолын ихэнд
одоо тэр Мангас Баатартай барилддаг тийм ээ. Тэгээ ингээ барилдаж яхад яг үгээр зэрэг яг барих одоо ялагдахын даван дээр яалж байгаа нь болохоор зэрэг тэр эренчин зохиолч тэр баатарлаг туйлын уламжлалыг бол гаргаад тэр зохиолыг маш сонирхолтой болгоод тэгээд нөгөө одоо Мангас Баатар дахин авахгүйгээр чамд эрэгчийн эмгэгчнээ үзнэ гэдэг юм. Энэ бол ерөөсөө цахал цаашаа өрнөх үндсэн зангилаа болж байгаа юм л да. Улаан малгайтыг бол ардын одоо баатрын дүрээр ард түмний төлөөлөл болгоод улаан малгайтын хэлж байгаа яриа болгон ардын аман зохиолд гардаг одоо далуун худалч гэдэг юм уу ард түмний төлөөлөл болсон хүмүүсийн хэл яриа харагдаж байдаг. Тэр хэлж байгаас өдөр унсан махавдгүй гэдэг Мангас Баатрыг унгаачаад явахад нэг ард түмэн босох гэсэн чинь битгий аав өдөр унсан махавдгүй гэж шоолж явах жишээтэй. Эсвэл одоо тэр төмөнхөн хааны өмнө очиод улаан малгайтай чи хэрвээ шар малгайтан байвал одоо дээрсэн гэхтэн хаантан минь ээ би улаан залаатай монгол хүн шүү дээ гэж хэлж байгаа. Энэ яриа төлөөлөл болгонд бол тэр ард түмний төлөөллийн үг хэллэгүүд бол тусч байдгаараа бол онцлог байгаа. Одоо хуучны сонгодог бичгийн сайхан үг хэллэгүүд, ном судрын үг хэллэгүүд тэр чигээрээ хадгалагдаж үлдсэн. Өнөөдөр харахад бол Эрдэнэсийн сан мэт ийм сайхан үг хэллэгтэй Монголын үндэсний хэв шинжийг бүх талаараа тусгасан ийм соёлын өв болон үлдсэ. Өнгөөнгийн томн зөв бич бас ингэж байсан. Одоо хүүгэнд ингээ цаастаа ирэхэд хараад эцэг хүний ой дотроо үр өнгөрөвч их орноо бодоод Гүн Баатрын түмэн зүвэ би байсан бол ингэх байсан гэж хэлж идэг. Согт тайж өгч Монгол улс минь мөнгө. Одоо түүхэн сурвалжт бол бас яг толж явах явцдаа бас өргөцсөн биш. Бас дараа нь одоо бас тулдааны явцад дараа нь одоо бас ингэж баригдсан гэж бас түүхэн сурвалж тэмдэглэсэн байдаг. Гэтэл энэ кино зохиол тийм ээ цогтой зөвхөвч Монгол улс мөнхөө гэж хэлж байгаа шүү дээ. Энэ бол өнөхөр одоо баатарлаг одоо орон сайхны бол сэтгэмж гэж хэлж болно. Ерөнхийдөө Лэгдэн хааны үйл хэргийг дэмжиж ивсэн гэдэг бол өөрөө нөгөө түвштэй их оронч гэдэг үзлийн бас татгаж харуулж байгаа нэг зүйл байна. Хоорондоо эвлэлтэн нэгдэж чадаагүй учраас л дотроо хагаралтаж бутарч ирсэн учраас л монголчууд хоорондоо дайтаж ингэж бие бинийгээ хороож ингэж өгч ивч явсан юм л гонхтой түүхийг бас энэ жишээнээс бид нар бас харж байна л доо. Бямбын Эренчингуан төрийн шагнал хүртсэн энэ 1944 онд бичсэн цогтойж кино зохиолоос өнөө хүртэл кино зохиолын эргэж нэг харж одоо шимтэн судалж кино зохиолоо бичгтээ судлаасаа ширээний ном болгоосоо гэж хүсэж байна. Хойч үеийнхэндээ нөгөө өвлүүлж ингэж таниулаад зөвөөр нь таниулаад тэгээ эндээс бид нар тэр нөгөө түүхэд багчууд залуучуудаа их оронч үзлийг төлөвшүүлэх гэдэг энэ үйл ажиллагааг бол цааш нь нэлээд дөрвтэй хийх цаг үе болт нэгэнтээ тулгарчаад байна. 1998 оны 2 дугаар сард Японы олон улсын сан кино фестивал зохион байгуулдаг байсан юм аа. Тэгээд Монголоос 9 кино аваад ирсэн байсан. Тэгээд нэг хүнээ 3 кино тэгсэн одоо яах аргагүй цогтойжийг надад өгсөн байгаа юм аа. Таал орчуул шүү гэж. За Монголын тусгаар тогтол гэдгийг одоо баталгаажуулах тийм дотоод гадаадтаа тийм гэдэг утгаараа. За дараа нь одоо мэдээж одоо хэл яруу найраг байна уу, урлаг байна уу гэдэг талаараа ч ер нь одоо уугаа их бүтээл юм аа. Энийг одоо ингээд зөвхөн Монгол улсын залуучуудын хүүхд залуучууд биш ээ. Дараа нь бас ингээд уламжлаад дэлхийн нийтэд танилцуулж явахыг одоо бас нэг одоо орчуулсан хувьд бол одоо ингэ хүсэж байна. Монголын түүх соёлын дархлааг баталгаажуулах, бэхжүүлэх ийм кино хийх шийдвэр гаргасан нь бол одоо түүхэн ач холбогдолтой гэж би боддог. Энэ киногоор 17 дугаар зууны үеийн одоо цогт хунтайжийн тухай одоо энэ түүхээр дамжуулаад Монголын бас соёлыг мөн одоо монгол хүний философи, их орон сэтгэлгээг харуулсан ийм чухал кино хийсэн байдаг. Залуучуудаа, хүүхд багчуудаа ч гэсэн бид нар ямар хүнд хэцүү үед ийм кино хийж ийсэн, яагаад ийм кино хийсэн юм бэ? Ямар учир шалтгаантай юм бэ гэдгийг бас таниулж мэдүүлэх нь маш зөв зүйтэй гэж би боддог. Цогтойж киноноос хойш одоо Мантахаас эцэн хатан, за Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг нэг цөөхөн хэдэн түүхэн бодлогын кинонууд гарсан байдаг. Өнөөдөр бол одоо дараагийн бас кинон гарах цаг болсон гэж салбарын сайдын үед бодож байгаа.